我觉得每天的生活都很好. Өдөр бүр амьдрал гайхалтай гэж би боддог. 她真是一个美丽的女孩. Тэр үнэхээр хөөрхөн охин. 这真是个有趣的梦. Ямар сонирхолтой мөрөөдөл вэ? 她在森林里迷路了. Тэр ойд төрсөн байна. 我把信用卡的密码忘了. Би зээлийн картныхаа нууц үгийг мартсан байна. 在这家饭店吃饭，饮料免费. Энэ ресторанд үнэгүй хооллоно. 哥哥跑100米只用了15秒. Ах маань 100 метрийг ердөө 15 секундэд гүйсэн. 中国是个多民族的国家. Хятад улс бол олон үндэстний орн. 我不明白他这样做的目的. Би түүний энэ үйлдэлийн зорилгыг ойлгохгүй байна. 包括长老师在内，教室里一共有10个人. Зам багшийг оруулаад ангид нийт 10 хүн байна. 这篇文章的内容非常精彩. Энэ нийтлэлийн агуулга нь маш их сэтгэл хөдлөхөм юм. 教育孩子要有耐心. Хүүхдүүдтэй төвчээртэй байхыг заа. 这些菜难道不好吃吗? Эдгээр хоол амттай биш гэж үү? 我感冒了，身体很难受. Би ханаад хүрч би маш их өвдөж байна. 每个人都有自己的能力和特点. Хүн бүр өөрийн гэсэн чадвар, шинж чанартай байдаг. 随便问别人的年龄是不礼貌的. Хэн нэгнээс насыг нь асуух нь ёс суртахуунгүй хэрэг. 下狗把饭店弄得很乱. Гөлөг өрөөнд эмх замбраагүй байдал үүсгэв. 春天来了，天气变暖和了. Хавар ирж цаг агаар дулаарч байна. 我偶尔会在学校见到他. Би түүнийг сургууль дээр хаяа хардаг. 请大家排队，不要挤. Та бүхнээс очрлож бөгнөхгүй байхыг хүсье. 请把这些盒子按照中大到小的顺序排了. Эдгээр хайрцгийг томоос нь жижиг хүртэл дараалалаар нь байрлуулно. 我加入了学校的排球队. Би сургуулийн волейболын багт орсон. 你的判断完全正确. Таны дүгнэлт туйлын зөв. 在我伤心的时候，你总是会在我身边. Намайг гонигтай байхад чи үргэлж миний хажууд байдаг. 老师很少会批评我. Багш нар намайг шүмжлэх нь ховор. 妈妈很注意保护皮肤. Ээж маань арьсаа маш болгоомжтой хамгаалдаг. 他脾气好，从来不发火.
Тэр сайхан зантай хизээж уралдаггүй. 这篇报道是我写的. Энэ тайланг би бичсэн. 我没骗你，他真的来了. Би чамаар тоглоогүй, тэр энд байна. 有谁想参加乒乓球比赛? Ширээний теннисний тэмцээнд хэн оролцохыг хүсдэг вэ? 他平时很少运动. Тэр ховор дасгал хийдэг. 瓶子里还有水吗? Лонхонд ус байсаар байна уу? 这个袋子已经破了，请帮我换一个. Энэ цүнх урагдсан байна. Надад сольж өгнө үү? 葡萄5元一斤. Нэг пунта ус үзмэн 5 юаны үнэтэй. 这是大家普遍反映的一个问题. Энэ бол хүн бүрийн түгээмэл хэлдэг асуулт юм. 内容是最主要的，其次才是形式. Агуулга бол хамгийн чухал, дараа нь хэлбэр юм. 我买的水果很多，其中包括葡萄. Би маш олон жимс тэр дундаа ус үзэн худалдаж авсан. 他的心情好起来了. Түүний сэтгэл санаа сайжирсан. 你能吃养北方的气候吗? Та хойд нутгийн уур амьсгалд дасан зохицож чадах уу? 你千万别忘了明天的会. Та маргааш уулзалтаа мартаж болохгүй. 我需要到大使馆去变签证. Та виз мэдүүлэхийн тулд элчин сайдын яаманд очих шаардлагатай байна. 有人敲门，你去看看谁来了. Хаалга дагшиж байна. Очоод хэн ирж байгааг хараарай. 河上有一座小桥. Голын дээгүүр жижиг гүр байдаг. 我最爱吃巧克力了. Би шоколаданд хамгийн их дуртай. 我的亲戚大多住在北京. Миний хамаатан садны ихэнх нь Бээжинд амьдардаг. 这件衣服很紧，但是很暖和. Энэ хувцас нь хөнгөн боловч маш дулаахан. 这个工作对他来说并不轻松. Энэ ажил түүнд амаргүй байна. 他最了解公司的情况了. Тэр энэ компанийг хамгийн сайн мэддэг. 我生病了，所以需要请假. Би өвдсөн байна. Амрах хэрэгтэй байна. 这位老人虽然很穷，但是生活得很快乐. Энэ өвөө хэдий ядууч аз жаргалтай амьдарч байжээ.